За хэдийгээр энэ амралтын үйлрэл эхэлсэн ч гэсэн засгийн газраас улсын хурлд өргөн мэдүүлэх төрийн албан агчийн ёс зүй сахилга хариуцлагын тухай хуулийн төслийг боловсруулж эцлэх шатанд ороод энэ дээр ажиллаж байна. За мөн хүүхдийн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах талаар засгийн газрын албан даалгавар гаргасан. За энэ хэрэгжилтийг эрчимжүүлэх, шалгах, улс орон даяар нэгдсэн үзлэг шалгалт явуулах, тэгээ сургуулийн ойр орчимд болон хүүхдийн амьдрах, сурах орчинд нээлттэй орчимд нөлөөлөх энэ асуудлыг хэрэгжүүлэх шаардлагыг бүх шатандаа хэрэгжүүлэх энэ асуудлыг шалгаж ажиллаж байна одоогоор. Мэдээж бол надад бол бас нэг хүний эрх, хүүхдийн эрхийг хангах талаар энэ орчин нөхцөлийг нь бүрдүүлэх талаар бол хийх зүйл маш их байна. За энэ олон ажлуудын чиглэлээр энэ 3 дугаар төвжлийн бодлого, энэ эмх зам бараагүй зүйлүүдийг зэгцлэх гэдэг их ажлууд бол засгийн газрын өмнө тавигдсан зорилтууд бол хүлээгдэж байна. За энэ чиглэлээр энэ 100 ажиллаж байна да. За яг энэ том төслүүдийг улсын хурлаас өргөн барьж хөдлөх чиглэлүүдийг гаргасан. Бид газрын төсний үйлдвэрийн ажил эхлээд байна. Энэ үндсэндээ жигдэрчин гэж бодож байна. Монгол улс газрын төс үйлдвэрлэгч цаашдаа бүр экспортлогч орн болох болцоо бол асар том бүтээн байгуулалтын ажил эхэллээ. Ингээ үндсэндээ бол секторын ажил их эмхцтэй нэг зэгцэндээ орж бас зэгцрэх голирлууга Монгол улсын хөгжиж гисэн орж яана гэж бодож байгаа. Тэгээ энэ наадмын өнгөч гэсэн бас ингээ харж байхад их сайхан байлаа. Манай морины уралдаан маань хил амгүй, хэрүүл тоосгүй, шанц түлгүүд хүчээс орсон, хурдаа шавхсан ийм сайхан наадам боллоо. Машин хүртэл их цөөхөн даглаа гэж надад бас наадамч олон баярлж байна. Машин ер нь нэг телевизийн, комиссийн нэг 4-5 машин л дагж байгааг телевиз үзэгч олон том ажигласан. Тэгэхээр машины уралдаан болов уу, морины уралдаан болов уу гэмээр юм болдог байсан бол энэ Монгол наадмын морины уралдаан их зэгцтэй болж байгаагийн бас нөгөө релизмор Монгол мор гээд хуваагддаг хагалдаг юм ч бас харьцангуй гайгүй зэгцтэй болж ингэж орны наадам их сайхан болж байна гэж бодож байна. Боллоо гэж хүмүүс ч юм сайтай байна. Мэдээж бол уралдаан л болсон юм байна. Уралцсан, хоторсон, ялсан, ялгцсан хүмүүсийн хооронд бол өрсөлдөөн хил ам гэж байхгүй байна гэж байхгүй. Гэхдээ сайхан боллоо. Бүхий барилдаан бол их сайхан боллоо. Найраагүй гэж ард түмэн ярьдаг. Үнэн хүчийг үзэж барилдсан. Үнэхээр л начин цолоо авчмаар, харцах цолоо авчмаар, улам сайн барилдмаар залуучууд хүч төрж өөрсдийнхөө чадал чансаагаар урам ихийг уралдуулж үнэн хүчийг үзэн барилдаж сайхан цолондоо хүрцгээлээ. Энд ард түмэн их таалхалтай байна. Шинэ аврах төрлөө, шинэ харцах төрлөө, шинэ начин төрлөө үнэхээр л цолондоо хүрэх ёстой олон жил барилдсан ийм бөхчүүд үнэн хүчийг үзэж авраг арслан заануудыг давж дээшээ цолох төрүүлэх яригдж исэн бөхчүүдэд давж ингэж цолонд хүрж байгаа наадам бол бас үнэхээр үнэн хүчийг үзсэн шудраг сайхан наадам боллоо гэсэн ийм наадмын өнгөтэй байна.